За онцгойлын байгууллагаас сар бүр бэлтгэн үргэлдэг Немо подкастын өнөөдрийн урилгыг хүлээн авсан хоёр сурагчтай маш их баярлалаа. Тэгээд та бүхнийгаа үзэгчтэй танилцуулъя. За миний өдөөс харж байгаа сурагч бол Оргил болт 149 дэх сургуулийн 12 ангийн сурагч. За өсвөрийн бүлгийн одоо гишүүн ахлагч гээд өсвөрийн аврагч ийм хүүхэд байгаа. За миний одоо баруун гар талд бол олноо прокурор хэмээн хөндлөгдсөн. За хаамуул дөрийн 34 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч уран нар хүрэлцэн ирсэн байна. Баяр хүргэе. За ер нь одоо өнөөдөр бид хэдий ярих сэдэв болвол бие даалтын 7 хоног эхэлсэн. Орон нутагт ирэх одоо 7 хоногтлохоор нийслэлийн хэмжээнд бие даалтын 7 хоног зохион байгуулагдана. Мөн өнөөдөр одоо улс орон даяар 16 цагт дуу тохио дуурах ийм онцлогтой өдөр байгаа. Тийм учраас өсвөрийн аврагч болоод энгийн одоо хоёр сурагчийнхаа яриаг үзэгчтэй бас хүргье гэж хоёроо урьсан байгаа шүү. За ингээд орил холбоо өөрийгөө танилцуулаач. Хизээ бас өсвөрийн аврагч бүлгэмд илсэн үү? Тийм ээ. Өсвөрийн аврагчид 2 жил орж байгаа. Аюулгүй амьдрах арга ухаан суралцж ер нь тэгээд гамшигын үе тохиолдох тийм сургалтанд ер нь сууж байгаа л. Өсвөрийн аврагчлагаа тангараг өргөдөг штэ тий. Тэр тангараг чинь чэйжин чинь байвал хилээд өгч болох уу? За. Монгол улсын иргэн бие өсвөрийн аврагч бүлгийн гишүүний хувьд аюулгүй амьдрах арга ухаан суралцж, бусдад зөв үйлчлэгээр дуурайлуулж, их дэлхийн их орноо чин сэтгэлээсээ хайрлан хамгаалахаа хандгаалж байна. Тэгээ ийм анд гарч ирсэн. За манай урангийн хувьд гамшигаас хамгаалах мэдлэгийг хаанаас хинээс олж авч байна? Тэгэл захин орчингоос эсвэл ээж аав эмээ өвөө эсвэл тэгэл мэдээлэл багш магшаасаа асуувал тэгээ ер нь байгалийн гамшиг эдрийг тэгэл ингээл ээж аав захин орчингоос л авдаг та. Сургалтын дөө манай сургууль дээр нэг хаяа нэг орж ирээд тэгээ нэг хичээлийн дундуур ингээл нэг мэдлэгээ өгч хөөмөгчгүй л орж ирээл тэгэл хэлдэг. Тэгээ ингээл хүүхдүүд гэртээ ганцаараа байх үедээ ингээл ер нь болгоомжтойгаараа цонх мохлоо битээ өрчж байгаарай гэл тийм юм ярьдаг. Facebook дээр ч бас амар юм болго ингээл хүүхдүүд тэгснээс болоод ингэчлээ гэл тэгэл ер нь тэрнээс болоод ер нь ингээл зааварчилгаагаа дагдаг та. Дүүнэртээ сургаж байна. Дүүнэртээ сургаж штэ. Одоо манай дүү чинь 2 муу настай 3. Тэнгүүт яг нөгөө нэг амар бичгэндэг үе дээр ирсэн. Тэгэл цонх монх руу авирах гэдэг. Тэгэл дүүгээ бол сайн л харна штэ. Тий. За өсвөрийн аврагч бас 2 ч удаа тэмцээнд орж байсан тийм ээ. Ямар төрлийн тэмцээнд орж ямар амжилтыг бас үзүүлж ирсэн. За өсвөрийн аврагч тэмцээнд 2023 онд тэг анх орж ирсэн. Тэгээд тэргүүн барьж ирсэн. Тэгээд 2025 онд бас ороод тэгээд дахиад тэргүүн барьж ирсэн. Чингэлдээ дөргийн авраг. Эхлээд болохоор асуулт хариулт гэж явдیں۔ Гамшигын үеийн тийм асуулт хариулт. Тэгээд хоёрт нь болохоор усан досолдог ч гээд тийм цагираг шиддэг тийм цэг байдیں۔ Тэгээд эмнэлгийн нэр битгэгчийг аврах тийм анхан тусламжийн тийм юм байгаа. Тэгээд дараачих нь болохоор бие бэлдрийн хөгжлийн турник бүрник гээд. Тэгээд тэрнээс гараад нөгөө нэг гал гарсан үед нөгөө нэг утаа их болчихдээ штэ. Тэрэн зориулсан тэгээ нөгөө нэг газы баг өмсдөг байхгүй. Тэгээд тийчрээс гараад нөгөө гал унтрах тийм юм байд. Тэгэл баринд ортог. Хэдээс хэдгээр анги хэдэн гишүүн байна? Яаж сургалт дадлгажвал нэг баг болгож байна? За гишүүний хувьд болохоор 7-оос 8 хүүхэд ордог. Ер нь яг тэмцээнд орохдоо 7 хүүхэд ордог. Тэгээд заментайгаа 1 хүүхэд ордог байхгүй. Тэгээд 8 хүүхэд ордог. Өсвөрийн аврагч одоо тэмцээнд орж ирсэн гээл тий. Би өсвөрийн аврагч байсан, аврагч сурагч гээд яриад шүү. Тэгэхээр ер нь ямар санагдаж байна? Ер нь амар тийм чадварлаг санагдаж байна. Тэгэл би ер нь ингээд нэг кино үзчихсэн байхгүй нөгөө нэг гал команд баманди. Тэгээд тэрэн дээр хараад ер нь ингээл чадварлаг тэгэл ер нь ингээл бусдыг бодсон сэтгэлтэй байх л ёстой гэж бодсон. Манайх 2025 онд өсвөрийн аврагчийн кабинет нээсэн байхгүй. Тэгээд сургуулийн хүүхдүүдийг оруулаад, дүүнэргээ оруулаад тэгээд сургуулийн удирдлагуудтай тэмцээнд орж ирсэн бид нэр ороод сургууль зохион байгуулж тийм юм идэх. Хүнийг аврахын тулд те өөрийнхөө амийг золиослон тэгэл иймэрхүү кино минон дэр ч гэсэн гардаг шүү дээ. Дөрөв төвцөө өмсчвөл тэг ингээл хэцүү байгаа нэгэн дээр очил гэлс ингээл авраалт тэг гал малыг зогсоогоол тийм тэр минь гой санагддаг. Аврагч болсноороо хувь хүн гарсан өөрчлөлт бас юу байна? Гамшигын үед
ямар арга хэмжээ авахаа ер нь хамгийн сайн мэддэг болсон. Тэгэл ер нь амьдрал дээр нэлээд өөрчлөлт гарсан. Камбрын дотор болохоор анхны тусламжийн эмнэлгийн анхны тусламжийн юмнууд байгаа. Тэгээд гал унтраагуур, гази, тэгээд анхны тусламжийн хэрэгслүүдүүд, тэгээд хүрц, лааш, үдэнз. Тэгээд анхны тусламжинд ер нь осол гарсан үед хамгийн дөрөнд авч гарах хэрэгтэй юмнууд л байна. Маса карт гээд бид 3 ширээн дээр ингээд дийлхий тавьсан байна. За энийг болохоор ерөнхий боловсролын сургуулийн сургуулийн бүх хүүхдүүдэд одоо таараач эхэлж байгаа. Тэгээд энэ яадаг тоглоом бэ гэхээр гамшигаас хамгаалах мэдлэгийг ийм картын тоглоомоор олгодог ийм тоглоом байгаа. Тэгэхээр гурлаа нэг давшаад үзье. Би эндээс ингээд үг одоо уншина. Тэнгүүд та 3 2 эндээс энтэй холбоотой зургийг хамгийн түрүүнд олсон олж тогтоогоод тэгээ юуны талаар өгүүлж байгаа юм гээд хэлэх хэрэгтэй шүү. За тэгэхээр нэг шипи хэлээд энэ дээр А үсгээр хэлсэн зүйл байвал энэний хариулт нь А үсгтэй карт байна гэсэн үг байгаа шүү. За тэгэхээр би 1 2 3 юу уншия. Байгалийн гамшиг освол гал төмрийн үед хамгийн ойрын шатаар буугаарай. Харин цахилгаан шатанд суувал төгжрөн шүү. Бэ юу? За наад чи юу вэ? Гал гарсан үе юм шиг байна. Зөв гал төмөр гарсан үе. Гал төмөр гарсан үед юм шиг байна. Нэг ширхэг шүтэнснээс нэлээд том төмөр гарах аюултай. Нэг ширхэг. За энэ юм байна. Юу вэ? Модны доор гал саж өгдөг. Аха. Тэгэхээр юу гэсэн үг? Ой хоёрын төмөр гарах аюултай гэсэн үг байна штэ. За одоо дахиад уншлаа шүү. Анхааралтай сонсож байгаарай. Галтуул дэлбэрвэл гамшигт газраас бушуухан холдоорой. За гээ. Холдоод ийнө. За. Юу вэ? Галтуулын хажууд зогсож байгаа машин байна. Тэгээ галтуулын зүхтж байгаас юм шиг. Тэгэхээр над чинь галтуулын дэлбэрэлт болохоос өмнө хүчсэн сэргийлж холдоорой гэсэн утгатай ийм зүйл байсан байна. Гол усны хаяа дэрлэж буувал гинти устай бороо орох үед гэр орончин усанд автаад гинти аюул тохиолдох нь байна шүү. За наач яагаар гэсэн бэ? Энэ нөгөө нэг юу вэ? Голд гэрнүүд урсж чинь тэгээд хүмүүс гүйлтэл явж байна. Тэгэхээр голын аюулаас болгоомжл гэсэн утгатай. Тийм. Үр усны аюулаас болгоомжл. Тийм, вирусны аюулаас болгоомжлаарай гэд. За одоо сүүлийнхаа нэг үг хоёуланд нь унши анхааралтай сонсож байгаарай. За. Олныг залгавал онц аюултай орон гэрчин шатаж мэднэ. Мөн үү? Мөн байна. Оо байна. За. Наад чи юуны зураг харагдаж байна? Цахилгааных байна. Цахилгаанаас болж үүссэн гал төмрийн юм. Тэгэхээр нэг залгуурт олон одоо залгах юм бол ийм гал төмөр гарах аюултай байх нэ гэд. Энэ тоглоом сонирхолтой байна. Сонирхолтой. Тэ олоод тий. Жишээлбэл сая оронгийн хувьд юуны талаар мэдэж ав? Үер усны юунаас болгоомжлох тий. Олон залгуураас нөгөө нэг тог ус тэдрээс хавхал гарайл гэдэг юм. За тэгэхээр энэ тоглоом байна болохоор яг та хоёрын сайн хэлдэг шиг ингээд хүүхдүүдэд ийм сонирхолтой байдлаар одоо гамшиг ослын талаар мэдлэг олгодог юм картагаа. Өнөөдөр буюу одоо 3 сарын 26. Энэ өдөр газар хөдлөлтийн дуу тохиогоор ажилладаг өдөр тохиодог. За өчигдөр болохоор газар хөдлөлтийн аюулаас өрсөн сэргийлэх таниулах өдөр гээд тохиосон. Тэгэхээр ер нь газар хөдлөлт гэж мэдэх үү? Мэднэ. За байгалийн гамшиг гэж ярьдаг баха. Тэгээд ингээд нэг газар дөрөг. Тэгээд тэрийг ч гэсэн цахим хуудсан дээр ингээд газар дөрөгж шүү гэж хүмүүс мэдээлэл бичсэн байдаг тий. Одоо газар хөдлөлт боллоо шүү гэж тий чичирхийлэл мэдрэглээ шүү гэж. Тий. Газар хөдлөлийн чичирхийлэл ер нь болоход мэдэрчээсэн үү? Мэдэрчээсэн. Өмнө нөгөө нэг бүр хуучин байранда тэг эмээ өвгөндөө байжсэн чи арай ингээ буудан гинт хөдлөө заяа. Тэг би тийм амар хөдлөний гэж бодоагүй бүр амар хөдлөөд. Тэг би тэгэд айгаад тэг хин нэг ингээ хойноос татцсан юм гэж чүггүй заяа ингээл газар хөдлөж байгаа гэ пэстэ шууд гараад ирж байгаа байхгүй. Тэг ингээл эмээ өвөө айгаал хүй цаг ялц гарах уу эсвэл ширээнээр бүгдээрээ орох уу гэж сандралтаа л хийчихсэн. Аюултай юм билээ. Барилга нураал ирүүл бас л хэцүү шүү дээ. Тэгээд газар хөдлөлтийн аюулууд бол 3 дохиод дуурдаг. Тэгээ манай уран маань 3 дохиод дуурсанд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг одоо танилцуулнаа.
нэгдэх тохиол дуурахад иргэн та суунууд хүлээ гэсэн дүрмийг баримталж аюулгүй байдлаа хангаж төрүүлэнэ үү. Хэрв та гудамжид явж байвал гэрэлтүүлэг захилгааны тулгуур бага нь өндөр барилга байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан төр сууж хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээс явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтрааж төр хүлээнэ үү. Хоёр дахь тохиол дуурахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гарын талаа барьж гүйхгүй эргэж буцахгүй нэгнээ түлхэхгүй гэсэн дүрмээ баримталж байгаа газараасаа гарч аюулгүй талбайд цугларна уу. Гарахтаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна. 3 дахь тохиол дуурахад та өөрийн харьяалын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалд бүртгүүлж дадлаг сургуульдаа идэвхтэй оролцоорой. Тэгэхээр манай үзэгчид олон нийт бас урангийн маань хэлснээр тохиол дуурахад саяны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь байна. Байгалийн гамшиг хизээч тохиолдно. Тэр үед яг бэлэн өөрийгөө хамгаалах гол нь бэлэн байгаарай. Тэг ямар ч үед юу ч тохиолдно. Байгалийн гамшиг гэдэг хаанаас ч гарч иж магадгүй тэгэхээр л болоо. Гамшиг хизээч хаанч гамшигын осол гарч магадгүй. Тэгэхээр тэр нь бэлэн байдлаа сайн анхаарай гэж хэлээ. Тэгээд өнөөдөр урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь сурлаг хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.